Сайн байцгаана уу манайхаа Little Mom podcast-ийн цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарт контент бүтээгч Номин Төгс хүрэлцэн ирсэн байна. За тэгээ юуны өмнө нялх биетэйж гэсэн бидний урилгыг маш таатай хүлээж аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. Хамтрагч Baby Cook. Хамтрагч Good Mama Clinic. Хамтрагч Komoda Flowers цэцгийн дэлгүүр. Жирэмсэн байхад нь бас нэг оруулах гад тэгээ чадаагүй. Тэгээ одоо ямар ч гэсэн ээж болсныхан дараа подкастынхаа ингээд зочны суудал дээр суулгасандаа миний хувьд л маш их баяртай байна. Хоёулаад нь ярих бас маш олон зүйлсэн. Тэгээд юуны өмнө одоо манай подкастын оролцогч бүрээсээ асуудаг нэг уламжлалт асуулт байгаа. Тэр нь чи хэлж байгаа. Тэр нь болохоор анх ээж болох мэдрэмж ямар байсан бэ? Тэр нь нөгөө нэг төрсний дараа биш. Хоёр зураас харах мэдрэмж. Би одоо нөгөө за чи яг юу гэж хэлэх вэ? Нөгөө төлөвлөж исэн юм өртлөө төлөвлөөгүй байсан юм шиг байгаа юм. Ер нь бол ингээл одоо тулгаавтай нөхөртөөгөө ингээл за хоёлаа ингээл хүүхдтэй бол юм олыг л ярьж исэн. Тэгээд юу яасан? Би яг жирэмсэн болохоос өмнө нөгөө жирэмсэн болох боломжгүй юм байна гэдгийг нэг сонссон байсан. Одоо нэг юм асуудлууд идэм л шүү дээ эмэгтэйчүүд аяг болно. Тэгээд тэгснээ одоо нөгөө нэг Солонгост очоод тэгээд тэнд асуудалтай гэдгийг мэдээд жирэмсэн болох байсан байна гэх тэр нэг жижиг хагалгаа хийлгээд тэгээд ингээд жирэмсэн болох боломжтой болчихж байгаа байхгүй. Тэг би ингээд нэг 7 хоногийн дотор боломжгүй гэдгээ мэдснээ боломжтой болсон. Тэгээд тийжсэн ингээд боломжгүй байсан юм шүү дээ. Ямар сони ингээл тэгэл явж исэн чи за ер нь бол өөрөө ингээд нэг тэр ч одоо хагалгаа хийлгэснээс нэг хэдэлээ сарын дараанаас жирэмсэн болчих хаа энэ гэдэгс байхгүй. Бишээ 3 сарын дараанаас тэгсэн чинь яг 3 сарын дараа ингээд яг зураас харсан. Тэгэд яг ингээл нөгөө амар төлөвлөл хүмүүс чинь ингээл нөгөө яг нөгөө календарын дээр хөтлөөл тэгдэг шүү дээ. Ерөөсөө тэгээгүй. Тэгжсэн чи яг нөгөө хагалгаа хэлэхнээсээ ингээд 3 сарын дараа яг зураас хараад. Тэгээ тэр үед яг ингээд зураасаа харангуутлаа ингээл одоо нөгөө ингээл хаалганд орчорч эмчнэр ингээл за одоо ирүүл болцсон жирэмсэн болох боломжтой шүү. Жирэмсэн болно шүү энэ төр гэл хэлээд байгаа хгүй. Тэнгүүд ингээл тэр үед би ингээл амар би жирэмсэн болно энэ төр гэл яг тэгэж бодоогүй байсан юм билий. Тэг ингээ 2 зураас харснаа одоо яах хэлээ гэж бодсон ямар сони юм бэ гэл. Тэгэл тэгснээ бүр хамгийн инээдтэй нь 2 зураас харснаа амар мангар заяа. Зүрхний цохол мохолтч орж ирээгүй. Тэгэнгүүт зүрхний цохолт орж ирээгүй гэсэн ч гэсэн шууд ингээд амар инстаграмаар ингээд хүүе би 2 зураас гаргачлаа. Раш тэнэг заяа. Тэгснээ ингээд 2 зураас байна гэснээ тэрийг шууд рил мил болгох. Би зүрхний цохолт нь орж тэрийг би ерөөсөө ингээд яг ямар утга учиртай юуг ч мэдэхгүй. Тэгээд зүрхний цохолт нь орж ирээгүй байна. Тэгээ орж ирсний дараа ингээд одоо наа чи ингэ шүү гэх тэнгууд нь за гэл тэгэл за дараа 7 хоног болтол манай эмч хүлээ гинэ ч гэх Тэрсэд энэ айдас байхгүй байгаа шүү дээ. Орж ирэхгүй бол яана гэдэг тийм. Харин тий тэгэл одоо бит хоёр зүрхний цохилтоо хүлээж байна гэж. Өөр юм. Яа бүр тэгэл бүр бүх процессыг тэгэл яриад явцсан нөгөө хүмүүс чинь яана яах бол мол хэлтгдэг штэ. Би бүр яг 2 зураас харсан өдрөө шууд ингээл рил хийсэн. Ерөөсөө нөгөө нууж хаахгүй тий. Ерөөсөө тэрийг ингээд нууж хаах хэрэгтэй тий эн чинь ийм юм шүү гэж хинч хэлээгүй бүр юу ч мэдгүй заяа ингээд бэлдсэн ч юм байхгүй юугаач ойлгохгүй. Тэгэл яг тухайн мөчөө ингээл нөгөө яг ингээл мэдрэмжээрээ л зүгээр ингээл тэгэл явцсан. Бараг нэг кино ярьж байгаа юм шиг тий. Хүү манайхаа тийм гоё кино гарсан юм биш шүү үзээрэй гэж юм шиг тий. Тэгэл явцсан. Гэтэ зарим үед нөгөө бас нөгөө мэдхгүй байх нь давуу тал болт юм шиг надад санагдаад идэг юм аа. Тийм шиг би бол тэгтээ ингээл хүмүүс чинь нэг ингээл жоохон мэддэг штэ ингээ одоо нэг хүлээх ёстой шүү те нэг эхний 3 сар мараа ингээл жоохон нуух хэрэгтэй шүү энэ төр гэл миний 90 тойрны хүмүүс бүр юу ч тэгж хэлээгүй заяа бүр тийм юу болоод байгаа ч мэдэхгүй. За одоо ингээд би одоо ингээд ингэсэн байна гэл бүх юм яриад амар тийм. Гэхдээ миний ажигласнаар тэр нөгөө маш олон ээжүүдэд ингээд нэгдүгээрт мэдлэг болж байгаа шиг байгаа. Хоёрдугаарт аюу хантай байсан. Одоо манай Германд байдаг нэг найз бас яг чамтай ижил үед ингээд жирэмслээ тэгээд явж байгаа энэ хугацаанд ингээд аюу их мэдээллийг авсан. Тэгээ маш хантай байсан гэж хэлсэн. Харин би баг ингээл аюу олон хүмүүс нөгөө чамайг харсаар агаал ингээл жирэмслээл ингээл хамт жирэмслээл одоо хамт төрлөө гэл аюу олон хүмүүсээс тэгчихсэн. Тэн тээж явах явцад хэр хордлоготой байсан бэ?
Би амар хордлоготой байсан. Бүр маш их. Тэгээд ер нь ингээл нөгөө жирэмсний хордлого гэж бас юу ч мэдэхгүй бараг л эрэхтэй өншгөл явсан юм билээ л дээ. Ингээл зүгээр ингээл бүг гэл те гидсэн томрол тэгэл төрчдөг гэж бодсон. Тэгсэн чинь үгүй байсан. Тэгэл бүх одоо яг нөгөө сүүлийн үеийн гэдэг лөө сүүлийн хордлого гэдэг лөө. Хожим үеийн хордлого. Тийм хожим үеийн хордлого гэдэг нөгөө хүмүүс чинь хаван мавн байгаад идэх штеп. Надад тэр нь ахгүй. Тэгтээ бүхэл үед хордлоготой байсан. Бүр ингээл мэдээл хордлоготой. Тийм мэдээд ингэсэн. Тэр чинь ингээд зүрхний цохилт нь орж ирээд тэгээд тэрний дараах 7 хоногт ингээд гайгүй. Тэгэл тэрнээс хойш ингээд шууд өнөрч авч чадах болол тэгэл зүр бүх хүмүүс цаашаа зүгээр надаас хол бай. Бүх юмыг унтраа гэлүр тэгэл ингээд оршоол тэгэл ээжсэн. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүн болгонд энэ хордлогын үйл явт ингээд өөр байгаад байна. Харин тийм хүүхд болгон дээрээс өөр идэг гэстэй. Тийм хүүсээс нь хамаарат. За тэгээ ингээ 9 сар тээсэн. Тэрний дараа за яаж төрөлтийн үйл явц болов төрсний дараа бас төрж байгаа мэдрэмж өөр. Тэрхэд ямар байсан? Одоо яг хордлогын үеэ ингээ жоохон детальны ярьчихв. Тийм. За хордлогын үед болохоор би ингээ нөгөө баг 7 хоног болгоно апдейт бичлэг хийж мэгэл рил хийсэн. Тэгэд яг хөө тэгжиж ингээ бас өөрөө ярьж жоохон давсан юм шиг байгаа юм. Тэгэл бүр байнга ингээд нэг манан татцсан юм шиг ингээл амар манантай тэгэл нөгөө би ч ингээл яриар ил хийдэг хүн баг шүү дээ. Тэгээд юу ч ярьж чадхаа болсон. Ингээд юм ярингууд ингээл шууд дэшээ ориглол нэг бол бөөлчин нэг бол ингээл шууд ингээл амар сони амьсгаадаад бүр ингээд салгалаад. Тэг би чи ингээл айгүй яриа хүн штэ ингээл хаа хамаагүй хүмүүстэй юм яриад ингээл энэ ярьж ажиллаа гэдэг шиг тэгэл ингээл тэгдгээсэн чинь бүр сүултээ ярьж чадхаа болоод тэгээд тэрэндээ ингээл амар гутарч исэн айгүй сонио. Одоо би чи ингээл тийм одоо баг ажиллаа хийж чадхаа болсон ингээл одоо нөгөө нэг нөхөртөөгөө ч ингээд харилцаагүй юм ярингуут л за ядраад байна гэл тийм болцсон. Тэгэл ер нь бол нэг 9 сар ингээл нэг пауз ингээл нэг юм гацаацсан юм шиг л байсан. Тэгэл хүмүүс болохоор ингээл одоо нөгөө нэг ингээд нэг threads дээр бичдэг штэ ингээл хордлох хэрэгс мэнгүүл эхний үед байсан. Тэгээ төсөлийн үед байгаагүй энэ төр гэл. Тэнгүүд миний хоол ингээ тэр чигтэй байсан болохоор ингээ амар жоохон ингээ гомдмоор муухай. Тэгтээ авахтай тэгэл даваад гарсан нь болохоор даваад гарсныхаа дараа л яг ойлгосон л доо тухайн үед яг юу ч ойлгоогүй л дээ. Ингээ энэ дотроо юу болоод байгааг мэдэхгүй. Тэгээд яг хордлохтой үед нэр ингээ нэг удаа ингээ би одоо бичлэг хийчихсэн байхгүй нэг газартай хамтраад тэгсэн чинь ингээд өглөө босоод ирсэн чинь бүр амар өглөөч босоогүй л дээ тэр нэг 2 цаг л унтсан унтаж чадаагүй тэгэл 6 цагт за ингээд босоо гарыг гэсэн чинь бүр амар ингээд цээж хорсоод бүр өвдөөд тэр үедээ би бүр амар өөртөө гутраад би ч ингээд юм ч ярьж чадхаа болцсон юм байна дээрэс нь юу ч хийж чадхаа болчлоо би ч одоо хэн блэ гэд одоо ингээд нөгөө нэг хорлохтой үед нөхөр нь ойлгодгүй гэдэг штэ тий тэгсэн чинь би бүр өөрийгөө ч ойлгохгүй тэгээ бүр өөртөө амар дургу үрээд бүр ингээд өөрийгөө бүр ингээд зотмоор санагтаад яахаараа ийм амар муухай сул дорой болчихоо гэд би өмнө ингээ ерөөсөө имлэгт чивтэж үзээгүй нөө өвдөж үзээгүй байхгүй юу одоо нөгөө ясаа чугалж үзээгүй ингээл амар л ингээл өөрийгөө чанга биетэй гэж бодож исэн чинь бүр үнэхээр сул дорой ингээд өглөө босч чадахгүй тэг ингээд шүдэж угааж чадахгүй шүдэ угаах юм бол огол бөөлчин тэгэл ингээл оны ч үнээр авч чадахгүй тэгэл нэг ингээл дэлбэрцэн усанд орж явахдаа ингээд зогсонгууд ингээд манараад унах гад тэгээ усанд ч орж чадахгүй тэгэл би ч бүр хинт ч хэрэггүй юм байна яг хүмүүст хэрэггүй ш би бүр өөртөө ч хэрэггүй юм байна би бүр өстө нэрээ арайчтэй л гэж бодчихсан байхгүй тэгээд ажилч хийж чадахгүй мэн ингээл юу ч хийж чадахгүй мэн ямар сони юм бэ гэл нөгөө өмнө нь бол амар юм одоо юу гэмдэ өөртөө бардам л исэн юм бэлээ би бол ингээл яг төлөвлөсөн юм хийдэг одоо нөгөө эргэцүүч мэрэгчлээ би юмыг төлөвлөдөг би юмыг хийдэг би яг ингээл төлөвлөсөн юмны ард гардаг гэл ингээл өөртөө амар бардам би нэг ихлүүлсэн бол дуусгадаг гэл тэгсэн чинь шүдэж угааж чадахгүй болсон яна тэгэл ингээл уусч ууж чадахгүй тэгэл тэгэнгүүт би бүр юу ч хийж чадахгүй юм штэ гэд тэгсэн чи тэр үед ингээл одоо ингээл нөгөө өөрийгөө ч ойлгохгүй өөртөө уурлал тэнгууд ингээл хажуунаас тулгаа ингээл одоо манай нөхөр тэгж байгаа байхгүй ингээл чи ингээд зүгээр штэ ийм байх чинь зүгээр штэ гэтгэхгүй тэгэл ингээл би өөртөө уурлал уйлаад идчихсэн байхгүй ингээл амар өвтөөл тэгэл тэрний хажуугараас ингээл би бүр арай штэ нэрээс одоо нөхрөөс цаавар штэ ингээл би штэ энэний хажууд нэр ингэж дороо яж болохгүй шүү ингээл тэгээд тэгснээ бүр ингээл амар сул дорой тэгэл тэгсэн чинь ингээл чи зүгээр л ингээл сул дорой байл та гэл тэгсэн байхгүй тэнгууд нь
нэрээ тийштэй гэл бүр тэгэл яг ингээд өөрийн амар сул дорой байхыг хүлээн зөвшөөрсөн. Ер нь багасаа л ингээл нөгөө амар бие дааж өссөн. Ингээл те би бол ингээл гадаад сурчин, би ингэ чин тэг чин, би бол эхэлснээр дуусгана гэл тэгдэгсэн чинь яг тэрүүгээр ингээд тасцсан лээс юм хэлээ л дээ. Тэрийг дагаад бүр амар тийм төгс үзэлтэй гэх юм уу. Би бол ийм байх хэвээр. Би бол яг энд би бол ингээл яг шилтээ өгөрцийн л дуртай хүн мөн гэж үгэл амар тийм. Тэгсэн чинь нөгөө шилтээ өгөрцийгөө ч идэж чадахгүй. Тэгэл төмснөөс өөр юм орохгүй. Бүр за би сул дорой байж болох юм байна. Тэгэл би ингээл юм идэж чадахгүй байж болох юм байна. Заримдаа өгтлээ идэж болох юм байна. Тэгэл ингээл өөрийгөө ингээл амар шинээр ингээл хараад хүлээн зөвшөөрөөл тэгсэн. Гэтэ ингээд энэ бүх ингээл бараг 9-10 сарын хугацаанд юуны төлөө ингээд байгаагаа ингээл ойлгохгүй яваад байсан. Тэгэл тэгсэн чинь ингээл яг байжсэн чинь нэг өглөө уус гарваа. За тэгэл би шээчлээ гэлээ. Тэгсэн чинь нөгөө ингээл гараал ирсэн чинь уус гарчаал ингээл тулааг сэрэж байгаа хгүй. Хөөе миний уус гарцсан гинэ гэсэн чинь нөгөөтг чинь бүр ингээл арцаагаал босоод ирж байгаа юм чи. Хөөе за одоо өстө яв юм аа гэл тэгсэн чинь би би шээгээд байна гэл. Тэг ингээд нөгөө хүүхд мөхт гэдгээ тэгэл тэр ойлгохгүй л исэн юм билэ. Тэгэл тэгснээ одоо би чинь нөгөө хийсрээр төрөх заалттай. Тэгэл за ингээд одоо хийсэртээ орох чинь гэл ингээл за ус гарцсан гэл тэгсэн чи ус гараад тэгэл бас гайгүй бах. Миний ингээл урдуур нөгөө яаралтай хүмүүс хагалгаанд ороодсан байхгүй. Тэгсэн чинь ингээл за явах байх тэгэл ингээл бэжлээ мэ гэл тэгч тулгаа хүүшээ одоо ингээл төрөхгүй болохгүй штэ одоо өстө яаравчлах хэрэгтэй мэрэгтэй гингүүд би би ч бас ингээл яг уу ингээл доор памперс тавиал ингээл совилогч орж ирч солиол тэгэл ингээл шалгаал тэнгүүд нь би ингээл за ингээл бараг тэ 48 цаг чи ингээл хөвтчихлээж болох юм шиг штэ гайгүй миний урдуур хүмүүсийг оруул гэж ерөөсөө ингээл нөгөө хүүхд төрөхөд байгаагаа ойлгохгүй л яваад байсан. Тэгээд би ингээд хийсрээс яг гарч ирээд тэгээ ингээ хүүхдээ ингээ харж байгаа байхгүй юу. Тэгсэн чи ингээл энэ ямыг бүтээх гэл зовоод байсан юм ямар сони гэл. Тэгээд нөгөө би болохоор хүүхдээ төрүүлчихэд шилний цаанаас харах боломжтойсэн. Яг өөрөө бол хурж болохгүй. Тэгээ ингээ цаана ингээ амар олон хүүхдүүд. Тэгэл ингээл хүүхд ингэж төрдөм байж тээ гэл. Тэгэл тэр үед л ойлгосон доо. Тэг ингээ харахад амар гоё исэн. Ингээ гэтээ ерөөсөө яг үнийг хэлэхэд одоо болтол жоох итгэхгүй л байгаа. Гайхал энэ надаас гарцсан юм бахтай гэж бодсон. Гэтээ ингээл танай подкастыг сонсохоор тэгэл хүмүүс ингээл надаас юм хөлт гарсан бахтай гэл дандаа бүх үедл гэж боддог гэстэй. Ийм хүүхэд одоо би бүтээсэн юм бахтаа гэж дийлэн хийж ер нь тэгэж боддог баха. Энэ одоо надаас гарсан юм бахтаа. Яа ийм хүүхэд надаас гарлаа гэж юу гэх. Харин тий. Тэгээд тэгсэн чинь нэрээ ингээд хүүхдийн талаар ингээ ярьсан чи би ингээл нөө төрхөөс өмнө хүүхд ингээл ялах хүүхд мөхтийг өрсөд тоож харддаггүй юм лээ. Ингээл манай энэ ингээл 2 хүүхдтэй 3 хүүхдтэйгүүт хүүхдтэй юм байна гэд тэгээд ингээд хүүхдийн ч тоож харахгүй тэг ингээл хүүхд мөхтөд хүмүүс ч ингээл хараад ингээл үнсдэн штэ. Ямар хөнхөө хүүхдтэй гэл би болохоор ингээл сайн байна уу гэл тэгэл сайн уу хэний хүүхдөө те за гэл тэгсэн чи ингээд төрсний дараа харсан чи бүх хүүхд амар хөөрхөн харагдаж байна бүр. Ингээл би өмнө ингээл боддог гэсэхгүй нялх хүүхд ягаад юм сонь юм хөгшүүн шиг царайтай болоо гэж. Ингээл нэгсэн голж байгаа л ингээл би бүр нялх хүүхд хүний хүүхд мөхт ингээл нэг тэрдэггүй ингээл хүүхдтэй юм байна гэл. Тэгсэн чи отоо алсан чи бүр ингээл хараад ингээ ойртоод бүр ингээ холоосаар ингээ ширтээд ямар хөөрхөн юм бэ ямар муухай юм бэ гэл ингээл бодмоор санагддаг болчихсон штэ. Тэгэхээр нөгөө одоо төрхөөс өмнө одоо амин төгс бол ийм байсан гэж сая ярьж штэ тий. Төрсний дараа ингээд шууд өөр болсон юм шиг санагдаж байна. Подкастын хамтрагчаар Good Mama Clinic Нира болон бага насны хүүхдэд зориулсан хүүхдийн эмнэлэг бидэнтэй хамтран ажиллаж байна. Энэхүү эмнэлэг нь хүүхдийн эрүүл мэндийг шинжлэх ухаанд суурилсан оншилгоо болон эмчилгээний аргаар хамгаалж эцэг эхийн итгэлийг хүлээсэн хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхийг эрхэмлэн ажилдаг. Мөн хүүхдийн үзлэг, шарлалт бууруулах 360 фото эмчилгээ болон хүүхдийн өдрийн эмчилгээ, асаргаа сувилгааны үйлчилгээг мэрэгжлийн эмчийн зөвлөгөө болон зөв дадал хэвшил төлөвшүүлэх сургалт хөтөлбөрүүд зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Та Нира болон бага насны хүүхдээ яаралтай эмчид үзүүлэн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай бол Marshall Town-д байрлах Good Mama Clinic хүүхдийн эмнэлгийг зараарай. Би яг энийг ингээ бодсон юм аа.
төрсний дараа болохоор ингээд зааж одоо юу мэрч юм бэ? Яг ер нь бол ингээд сэтгэл санаагаа бэлтцсэн байсан. Ингээд би одоо ингээд хүүхэдгүй ингээд нэг хэдэн жил явчлаа те нэг 20 хэдэн жил ингээд тэгээд одоо тэр номероо хизээч буцаж очиж болохгүй юм байна. Яг гэвэл яг хүүхэд ингээд гарсны дараа би яг тэгж утсан. Энэ хүнтэй чинь би ингээд насаараа байх юм биш те. Одоо ингээд манай ээж ингээд надад санаа зовдөг шигтэй энэ хүүхэд ингээд 40 гарсан ч гэсэн одоо би өөрөө 80-таа энэ ингээд хөгшин өөрөө аав ээж болцсон байх үед нь ч гэсэн би ингээд санаа зовоол ээж авах юм байна гингүүд би ингээд нэг ганцаараа исэн номероо хизэж шилжиж боломжгүй юм байна. Одоо өнгөрсөн лөө очих боломжгүй юм байна гэдгийг амар ойлгосон. Тэгээд тэр нь амар гоё санагдсан. Одоо би өмнө нь ийм хүн байсан. Одоо яг нэг жирэмсэн байх үед л намайг ер нь амар ийм юу яасан юм шиг нэг humble хийн гэж ярьдаг шүү дээ. Ингээд нэг байранд найрчаад ингээд тавьчихсан. Ер нь эгогоо ингээд даруулсан л гэсэн үг. Ер нь амар хордлох ч юм бол шүү дээ. Хамаг эгог л дардаг зүгээр агаарай л гэл. Тэгэл тэр үед би ингээд одоо нөгөө хизээч өвдөж үзээгүй хүн ингээд өвдөж үзэхээр би ерөөсөө ингээд ам бардам тий би өмнө ийм хүн байсан. Би ийм гэд ингэж бодож болохгүй байна гэдгээл ер нь тэр үед хаав даруулсан дөө. Тэгэл хүүхд гараад ирэхээр би одоо энэ өдрөөс эхлээд хизээч өмнөх номоо байхгүй юм байна. Би ингээл ээж номоо юм байна. Одоо ингээл тий ээж номоо гэдэг ингээл минут болтом сануулж байгаа шүү дээ. Ингээл муу ингээл чинрэлтэй. Нэрээ би чи ээж штэ гэл тэгэл. Тийм тэгэл өмнөх өөртөөгөө ингээд өөрийгөө хизээч харьцуулж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгэнгүүт ингээл одоо ингээд ээж болцохоор чи миний ингээ усанд орох цаг хүртлөөр те ингээл шүдэ угаахт хүртлөөр байнга л одоо бодлын цаана нэг хүнийг бодож ийн тэр яаж байгаа л гэл ингээл байнга ингээл секунд болгоо ингээл хараал те баг тэгэл тэгэнгүүт яа одоо ингээ шинэ өөрийгөө л бүтээсэн байна гэдгийг бас ойлгосон шүү дээ. Эвлэрэх хэвээр байна. Тий тэгэл ингээл эвлэрч эхэлсэн. Одоо тэгэл надад ингээд ямар ч өөрчлөлт гарсан бай. Тэгэл тэр бол ингээл шинэ номыг л одоо байх байдлах юм байна гэл тэгэл хүлэн зөвшөөрсөн. Яг ингээд ярьсан чинь бас нөгөө яг энэ мэдрэмжэн дээр за магадгүй бэлтгэлгүй байсан ээжүүд тэдний нэг нь одоо би ингээл мэдээж төрөх чаа мэдсээр байж ээж буцаад одоо би гэдэг хүн төрснийхаа дараа тэр үедээ очихгүй штэ. Гэтэ миний хувьд бол би амар уйлжсэн. Төрсний дараа юу? Тийм ингээд яг ухаарж ойлгож байгаа хгүй. За би хизээж ингээд яг нөгөө хүн хөлтлээ би санаа зовх юм байна. Гэсэн чинь надаа ингээд яагаад ч юм амар ядаргаатай ч юм хэцүү санагдс тэр үед. Тэгэл ингээл бүр ингээд амар уйлаад магадгүй тэр нөгөө төрсний дараах сэтгэл готрол байсан юм уу юу байсан мэдгүй ингээд орхиод таашаа чамаагүй зүгтчмаар яг тийг санагдчихсэн. Тэр бүр дөнгөс дон гэл ороод ирлээ. Би болохоор одоо ингээл хаасыг бол авч ямаар санагдаад байна. Энэ ингээд манай өгч юм. Найз алхдаг болчвол би баг ингээл те баг гарын тавихгүй сахаа хөтлөл аваа юм шиг. Сая ч юм бүр тэгээд өсчин дээр хүртэл ингээл хамтаа олгочихчихсан те. Бараг хордон том болох гэдэг юм шиг. Одоо ингээ хордон том болчихвол тийшээ дагууллаа. Тэгээд одоо дагуулад гиснээс одоо номоо чин яг Монголдоо биш те одоо Солонгос улсад бол ихэнх хугацаагаа өнгөрүүлсэн. Тэгээд энэ чинь Монголдоо ирээ Солонгос руу яваал те. Тэгээд ээжүүдийн бас нэг сонирхож байгаа асуулт нь юу байсан гэхээр одоо ингээд жирэмсэн үедээ баг сартай үедээ ингээд онгоцоор ингээд наашаа цаашаа олон дахин ингээд нисэх үед одоо сөрөг үр дагавар байдгүй юм уу? Эм чинь юу гэж хэлж исэн бэ гэд. Манай эмч бол Солонгос эмч бол нисгэд ямар ч эрсдэл байхгүй, асуудалгүй. За яг нөгөө хавгандаг те даралт маралт ингээд дээшээ доошоо олдог ухаалт жунж мундаг бол ингээл хэцүүлтэй. Онгоцсон дотор одоо онгоцонд нисгэд хамгийн нэг одоо санаа зовх ёстой юм нь онгоцсон дотор нөгөө юм битүү орчинд ингээд удаан нисэх юм бол нөгөө хүчил төрөгчийн дутагдалд орох. Би өөрөө хүчил төрөгчийн дутагдалд ороод тэгээд одоо ухаалдах ч юм уу тиймэрхүү юм болж магадгүй. Түүнээс шил онгоцонд явхад хүүхдэд бол ямар ч асуудал авахгүй. Гэвэл тэр хүүхд чинь гидсэн дотор ч юм амар хамгаалагдсан ингээд тий бараг л харь гаригтайгаа юм шиг юм савн дотор усан дотор байгаа учраас чихэн өвдөн ч юм уу тий эсвэл ингээд тийх ямар ч боломжгүй. Хүүхэд бол ингээл зүгээр хөвөөл ээж байгаа усан дотор ингээл жаргалтай. Тий одоо надад л өөрт маань эрсдэл хэрэг эрүүл мэндэд маань байх юм бол
нисхийг бол ингээд эмч зөвшөөрөхгүй мөлий. Төнөөс биш бол гайгүй хүүхэд бол яахчгүй. Хэвийн тэлттэй ээж байх юм бол ямар ч асуудалгүй юм биш үү? Одоо тий ям зүрийн нэг ингээд ажиглах ёстой тийм ээж нар эдэн штэ. Тэд нар бол ингээд заавал эмчтэйгээ холбоотой тий тэдэн цагийн нислэг явах бол гэл бичиг авч ирсэн. Одоо тэгээд охин нь 1 сартай байхад л хүрээд ирсэн штэ. Тэгэхээр нөгөө миний одоо санаж байгаагаар одоо хүүхэд 1 сартай ерөнхийдөө бол ингээл 3 нас хүртэлтэй онгоцны чанга дуу чимээ энэ төрд ингээд авч болохгүй. Тэгэх юм бол одоо чихэн өвдөх ч юм уу тийм аюул байдаг гэд уншиж исэн. Тэгэхээр энэ дээр эмч нь юу гэж хэлж исэн ингээд одоо Монгол руугаа буцлаа гэд. Солонгос эмч нарын нэг юм ингээл би ч одоо ингээл эмчтэр очил айгүй их асуудал ирдэг байхгүй. За ингээд энэ тэгээд энэ юм байна тийм ээ тэгэнгүүт аргагүй штэ жирэмсэн юм чи гэлдэг байхгүй. Тэгэл тиймээд одоо энэ асуудлыг яаж шийдэх вэ? Одоо ийм байна те барыг нүд бүрэлцээтэй толгой өвдөд тэгэнгүүт жирэмсэн юм чи аргагүй гэлдэг байхгүй. Тэгэл ингээл бөөлжөөд нэгнгүүт аргагүй. Тэгэл ингээл даавар нэхэн тэгээд хүүхдийн даавар өөрийн чинь даавар ингээд цогцлохгүй л ингээл хичээгээд байна. Тэгэхээр ингээл зүгээрээ л гэдэг тэгэхгүй. Тэгэл би бас ингээл эмчтэй одоо ингүүл яах вэ тэгүүл яах вэ гэл ингээл аюу их ингээл асуудал яриад ингээл нэг манай орчуулагчаараа ингээл за одоо яг энэ үгийг ингээл орчуулаарай гэл тэгэнгүүт яг эмч ингээл тэгэж олно яг ийм байдаг гэл ингээл амар нөгөө ингээл судалгаатай ярьчдаг болохоор тэгэл дугаалт шүү. Тэгэл би ингээ 1 сартай нисч болохоо гингүүт зүгээрээ гэл тэгэл болно гэл. Яг нөгөө хүүхдээ онгоцонд авч хад нөгөө нэг бол эмч хөвч зүгээд эсвэл яг нөгөө хөөхөд хөхүүлчихэд тэгэл асуудал эсвэл уугчаал. Тэгэл ер нь бол нөгөө онгоцон дотор байгаа баг нэг амар юм дүнгэнсэн чимээ идэх штэ тэр чин баг нэг савн дотор байгаа чимээтэй төстэй биш гэлээ. Бас амар 50 унд тийм л штэ. Тэгээ нөгөө white nose гэдэг чимээ чинь ер нь тэрнтэй төстэй юм биш штэ. Тий. Тийм чимээнд ер нь айгүй дуртай юм л штэ. Одоо нөгөө унтуулахт нь ямар нэгэн тийм чимээ тавьж байгаа. Тий, одоо ч нэг тийм машинууд байдаг болсон штэ white noise тий. Ер нь бол гидсэн дотор чинь байнга л ингээл нэг тийм чимээтэй хөнгөнсөн л идэм л ш. Тий нөгөө усан дотор ингээ байгаа болохоор тий. Тэгэл тэрэн дотроос хилээлин. Тэгэхээр за би бүр тэрийг сонирхоод байсан байхгүй. Ээжүүд бас ганц хоёр ээжүүд надад асуужсан байхгүй ингээд нисгэж яад юм бол ингэж яад юм бол гэд. Тэгэхээр ямар нэгэн бол нөгөө хөхүүлэх ч юм уу эсвэл чихвч зүүцэн байхад л асуудалгүй юм байна тий. Гэхдээ одоо нөгөө олон цагийн нислэгт ингээ явна шүү дээ. Тэнгүүд жирэмсэн эсвэл одоо нөгөө за төрсний дараа ч юм уу одоо нөгөө олон цагийн нислэгт тохоор хөл мүл ингээл амар бадаарал айгу тухгүй болдог штэ. Тэр бол ингээ хэцүүлтэй. Тэгэхээр жирэмсэн хүн ингээд нөгөө одоо Америкаас Монгол руу ирэх ч юм уу тий. Тэр ч бол амар энгийн хүн яаж ядардаг вүлээ. За тэнгүүд жирэмсэн эсвэл те ялах биетэй ээж болс ингээл ядрахлах. Хүүхэд ч гэсэн ер нь тийм урт нислэгт ядрах хаа. Тэгэхээр ингээд амар бэлтгэлтэй л ах хэрэгтэй. Яг үн. Тэгэхээр бас нөгөө сайн судалж байгаа эмчтэйгээ ярилцж байгаа тэрвээ иймэрхүү асуудлуудыг шийдэж байгаа бол эмчээсээ маш сайн асуугаарай гэж зөвлөмөр байна. За дараагийнх нь хоёулаа ч юм болохоор хийсвэрээр төрсөн дээ. Тэгээд миний нэг үзэжсэн дээр болохоор нөгөө рилээсэн штэ ингээд би ингээд хүссэндээ ингээд хийсвэрээр төрөөгүй гэдэг. Тэгээ энэ тухайд ямар заалттай байсан, яагаад хийсвэрээр төрөх болсон мөн одоо үзэж байгаа ээжүүд бол дийлэнх нь нөгөө Монголд төрөх ямар байдаг те үйл явц нь яадаг хийсвэрээр төрөх гэдэг бүгдийг мэдж байгаа. Тэгэхээр Солонгост ингээд төрхийн бас нэг чамд энэ ямар гоё юм бэ? Энэ ингэдэм бэ штэ гэд бодож исэн юмнууд байгаа. Би одоо яг надад нөгөө ямар ч харьцуулалт байхгүй. Хэрэв би анхны хүүхдээ Монгол төрүүлчээ дараа нь ингээ гадаад төрсөн бол ингээ харьцуулах байсан баг л та. Одоо яг миний анхных болохоор яг ингээл тэнд байгаа болохоор үнэхээр ингээ харьцуулах боломжгүй. Одоо би Монгол төрж үзчихэж ийм юм байна гэж мэдэх ах л та. Гэхдээ нөгөө хүмүүсийн яг нөгөө Монголд төрсөн ингээ түүхийг сонсонгууд ерөөхдөө одоо ингээл нэг юм юу гэдгэлээ нөгөө юмч загинсан мэгинсан гэл тэгээд идэг штэ. Гэхдээ ер нь хаанч тэгэл яг ингээл бодонгууд штэ. Яг ингээл толгоон гацсан байнгут ямар юмч за одоо гаргаарай л гэх юм шиг байгаа. За одоо яаралтай гаргаад сайхан пүш хийгээч пүш гэл. Тэгэхээр ингээд ер нь хаанч бас ингээл яг тулчвал тий бас загнуулах юм шиг санагдсан штэ. Тийм ээ нөгөө яг хүүхдийг л нөгөө тэр чи 90 сар бол гаргах гэж байгаа учраас яг тэр тухайн нэг хэсгийн ингээл болоод өнгөрж байгаа процесс болохоор. Тийм тэгвэл яарвчлуулах юмыг бол тэгэл ямар ч юмч тэгэл тий яаралтай л гин штэ тий. Надад болохоор Солонгост төрөх маань ингээл анханасаа нөгөө хийсвэрийн залттай. За тэгэл хийсвэрт орохоо мэдж байгаа.
Тэгэнгүүт нөгөө танай подкастыг сонссон чинь бас нөгөө зарим хүмүүс ингээл нөгөө яаралтай хийсвэрт орсон ингээл тэр сонсч ирсэн. Минийх болохоор нөгөө яаралтай байгаагүй. За би ингээ хийсвэрт орхоо ингээд ер нь бол өмнө мэдсэн. Гэхдээ ингээ ус гарсан чинь амар гайхсан чинь нөгөө ус мусын очоод нөгөө хаглуулах хийсэн юм шүү. Гэл ингээл ямар сони юм бэ. Тэг чи одоо яах вэ? Одоо би өөрөө төрөх юм болов уу гэж амар гайхаал. Гэхдээ ямар ч хийсэн тэгэл хийсвэр ярил яг нөө төлөвлөсөн нөр явсан л та. Тэгээд одоо тэнд байхад бол ингээл яг л нөгөө бүх юм л яг ингээл нөгөө хуваарийн дагуул ингээл тэгин гэл амар тодорхой. Тэгэл нөхрийг хүртэл авчирж байгаа л да танаа ихнэр одоо тэгин ингээл ихнэртэйгээ тэдэн минут уулзсан гэл ингээл за одоо 9 цаг боллоо имлэгээс гараарай гэл ингээл бүх юм нөгөө амар юм одоо тэр чинь нөгөө 60 70 сая хүн амтай газар чи яг тэгэл ингээл хуваарийн дагуул бүх юм явдгийм байлээ л дээ. Тэгэл одоо би ингээл хүүхдээ арай илүү би ингээ удаан хармаар байна гэл те. Тиймэрхүү юм жоохон байхгүй. Минут болсон. За гараарай гэл ингээл. Тэгэл яг л хуваарийн дагуу ингээл робоч гэл тэгж л явсан. Гэхдээ яг одоо ингээ харангууд нөгөө анхных маань одоо нөгөө ганц л төрсөн төрөл маань тиймээс болохоор би ингээл энэ айгуу таалагдаагүй сонирн байсан. Энэ нь юм байсан гэж хэлж болохгүй байхгүй. Ийм л ах хэвээр байна. Ийм л идэм байна. За ийм л юм байна. Тэгэл бүхэл хүүхд энэ л шат амжилгаар явд юм байна. За гэл тэгэл болсон. Тэгэл бодсон тий. Тэгэл ерөөсөө надад тийм хүн санагдсан ч юм байгаагүй. Ингээл амархан санагдсан ч юм байгаагүй. Ингээл энэ нэг олон төрж байгаа хүмүүсийн дунд би ингээл дараа нь ингээл нэг үйлдвэртэй ингээл нэг сүүний үйлдвэрт ингээл нэг сүүг ингээл багцлал ингэж байгаа юм шиг би за гэл ингээл шат амжилгаар явсаргаал ирсэн. Явсаргаал тэгэл төрцөн. Тэгээд нэг сонирхоод байсан хүмүүсийн сонирхоодсэн юм юу вэ гэхлээр визний асуудал дээр ингээд яад юм бэ? Одоо жирэмсэн ээжүүд ингээд байгаа штэ. Тэр ээжүүд маань бас ингээд за Монгол биш гадагшаа явж төрье гэхээр тэрэн дээр яад юм бэ гэд сонирхоодсэн. Одоо нөгөө нэг солонгос ч нөгөө нэг эмнэлгийн виз байгаа. Тэрүүгээр явж болно. За эсвэл жоохон одоо нөгөө нэг амархан арга гэвэл одоо мультивизераас төрж болно. Гэхдээ яг нөгөө нэг мульт визээр хэрэг очих юм бол 3 сар дотроо 3 сар байчаад гараад нөгөө туг тойрно гэд гараад буцаад орж ирэх хэрэгтэй. Тэг яг хүүхдээ одоо нэг үлдээчихэд ч юм уу те гараад буцаад орж ирж болно. Эсвэл нөгөө эмнэлэгтээ угаасаа нөгөө мөнгө байршуулад эмнэлгийн виз аваад тэгээд одоо тэндээ удаан байж болно. Тэгэхээр одоо ингээд солонгос төрсэн хүүхэд маань иргэншлийн хувьд яа? Солонгосын хууль болохоор тийм нөгөө Америк шиг биш. Яг Монгол иргэн төрнө гэсэн үг. Тэгэл нөгөө Монголын консул дээр очивол паспорт төрсний гэрчлэгийг авал хэвлээ. Паспорт тийм төрсний гэрчлэгийг авал болоо. Зөв. Би бас нөгөө тэгэж бодсоо. Нөгөө Америкийн төрөл шууд тэр улсын иргэн болоод те. Одоо тэр улс руу ингээд байнга чөлөөтэй нэвтрэх ингээл болчдөг штэ те. Тэр солонгосыг бас тийм байж магадгүй. Солонгосын хууль нь болохоор солонгос нөхөртэй юм уу их нэртэй байж ижил хүүхэд нь яг солонгосын иргэшил авна. За одоо ингээд хоёлаа ээж болчихлоо, ээж нэмээ болчихлоо. За яг ингээ хүүхдтэйгээ хамт одоо таагуур маань гэртээ ингээ гарч байгаа штэ. За энэ үеэс ямар нэгэн асуудал үүссэн үү одоо яах вэ ч юм уу? Юу вэ чи ингэдэм юм уу? Одоо яах юм болоо гэх хин нэгнээс тусламжгүй байх ч юм уу? Одоо нөгөө юм амар гоё болчихжээ. ChatGPT дээрээс нь YouTube-ээр дүүрэн бичлэг байна. Би хамгийн их санаа зовж юм хүүхдийг яаж усанд оруулт юм болоо гэж бодож ирсэн. Тэгсэн чи YouTube-ээр дүүрэн сайхан ингээд ялангуяа солонгос хүмүүс шүү дээ айгүй сонио. Хүүхдээ яг төрсэн цагаас нахуулаад ингээл камерт ингээл зураг нь ингээд төрсэн хүүхд толгой Instagramтай заяа. Би нэг солонгос хүүхдийн Instagram дагцсан чи ингээл боо солонгос бие нэр. Тэд нар чи ингээл хамаг юмыг ингээл тэр нь кива гэл ингээл бүх юмыг ингээл өхөрдөл зургийг тавиал бичлэгийг тавиал тэгэл зөвхөн ингээл одоо нэг бэлгэрхтний ингээл нэг юу байгаал нугаал босож юм бүгдийг нь гаргаал ингээл тэр чинь би бүр за ингээл усанд оруулж солонгос хүүхдээ усанд оруулж байгаа бичлэг бүр YouTube-аар тий. Би тэгэл нөгөө ингээл хайж агаал за энэ хүүхд ингэж усанд орлоо гэж бүгдийг нь яг нэг аргаар ингээл усанд оруулаад тэрийг дагаал тэгэл усанд оруулаад сурцсан. Гэртээ гараад болохоор нэг гоё юм нөгөө нэг сувлалт хийхтэд тэгээ сувлалт байхдаа нөгөө сувлалтээс нөгөө хүүхд асардаг эгч нар маань тэр чинь бүр одоо мэрэгжил юм байлээ шүү дээ. Тэгээ тэр эгч нар чинь 20 жил мэл ингээд дандаа ингээд шинэ newborn хүүхд харцсан. Тэгэл сах ингээл нөгөө хүүхдийг чинь одоо нөгөө монгол хүмүүс болохоор ингээл нөгөө би ингээл энэ дээрэл хүүхд мөхт ингээл ингэж нөгөө өлгий дөнгөтл хүү ямар ширүүн хүүхд юм бэ гэл те. Тэгсэн чинь нөгөө нэг солонгост байсан нөгөө тэр нөгөө
сувилагч нарыг харсараа нөгөө чинь бүр сурцсан бүртээ 20 жил бүр хүүхд төлөвлөдсөн хапап гэл. Тэрийг нь дагаад ингээл ингэсэн чинь бүр хүү наа хүүхдийг авч идлээ. Аллаа шүү дээ. Харин тийм. Тэгээ тэдрийг дагаад ингээл хамаг юм ер нь яг 7 хоногийн дотор заалгаж авсан. Тэгэл яг тэр аргаараа ингээл гэртээ гараад хийсэн чинь болж гин. Нөгөөдөг чинь асуудалгүй. Чадж гин. Харин тийм. Тэр ихч нарын л яг аргаар ингээл яг л хийгээл ингээл бүх юма заалгаж аваад тэгэл гэртээ гараад ер нь асуудал байгаагүй дээ. Гайгүй байсан уу? Яа тийм ер нь надад бол ингээд хүүхд төрсний дараа ер нь бол хүүхд төрөөд амар байсан. Жирэмсэн байхад одоо хүмүүс чинь нөгөө нэг гарч ирэл чи амар хэцүүтэй гэсэн чинь төрсний дараа бүр ингээл амар гоёсэн. Хүүхд ямар амархан юм бэ л гэж бодсон. Харин амар сайн. Гэхдээ манай хүүхэд арай тийм энэ хүүхэд маань тийм байж магадгүй дараагийн хүүхдүүд ямар ах юм гэдэггүй те. Тэгэхдээ энэ бэби дээр байна бол амин дээр бол ямар ч асуудал байхгүй. Сайхан унтаал, сайхан тайван. Тэгээ дээрэс нь гарч ирээд нэг удаа нэг шөнө аим шигтэй их уйлсан юм аа. Тэгэл тэр чинь нэг 7 хоногор нэг хэдэн 7 хоногтой тлээ. 4-7 хоногт билээ. 2-3 хоногт хамгийн анх ингээд амар хүүхэд чинь ингээд өсгөөд тэг би амар өвддөг юм шиг байгаа мэдгүй тэр яс мас амар олон ястай төрөөд ясууд нь бэхжээд багасдсан билээ штэ. Тэгээд өвддөг юм уу яад ингээл айгүй их нэг өдөр 2 хоног амар уйлсан юм аа. Тэнгүүд нь тэр үед нь би ингээл хүү энэ хүүхдийг яах ёстой болоо гэтгжсэн гинт нэг юм санаад хүү эн чин нэрээ би ч нохот хийжээд болохоор эн чин бас хүний хэл ойлгохгүй шин чин хүний хэл ойлгодог штэ гэд. Тэг би ингээд бүр шөнийн 3 цагт ингээд ярилцаад чи одоо ингээ яага уйлаад байгаа юм болоо би одоо ингээ аав ичээр ингээд ингэж байгаа байхгүй юу. Тэг ингээ чамайг уйлж байгаа учраас чи ингээд олох гээд үнэхээр ингээ чадахгүй байна яах вэ гэтгсэн чинь ёо гэл санаалт энэ хоёр нэрэ бүтэхгүй гэж утсан юм шиг. Тэгэл тэгснэ амар ингээ өөдөөс харж ийсэн ойлгосон юм шиг. Тэгээ санаалтснаа за би мөөмөйдөд унтидаал гэж утсан юм шиг. Тэгэл амар би бүр амар удаан ярилцсан баг 20 минут ингээд тэгээд айгуус нь ойлгосон юм шиг хэлээ. Гэхдээ мэдгүй одоо шинжлэх ухаанаараа тэр хүүхд ойлгож байгаагүй мэдгүй. Гэхдээ надад л ойлгосон юм шиг санагдсан. Тэгээд мөмөд унтцсан. Ямар мундаг юм бэ гэхдээ одоо ингээд ярилцсангууд л ингээд за үдсэж байгаа ээжүүд ч гэсэн би ч гэсэн ингээд хүүхэд уйлахаар амар сандраад тэгээ ер нь ингээл амар айдаг байхгүй юу. Тэгсэн ингээл амар бөмбөгнөл идэв чтэй өөрөө бүр ингээл цухалтаал ингээл бортоогоо ч юм ярихгүй ингээл цааш байж ёо. Тэгэл ээлжилж аваад ээлжилж ингээл тачууд яач даа мэ гэл өөртөө хоорондоо ч юу ярихгүй бүр чив юу гэж яах шүн харах уу. Тэгэл нэг юм бүтэр гэрэлт ингээл ёо ямар хэцүү юм бэ гэнэ. Тэгэл яг тэгж жагаад нэр ингээд ярилцгаар тэр ч бас ойлгож иж магадгүй юм шиг л. Тэгэхээр бас тэгж үзмээр л юм харин тий. Тэг ингээд бид нар ч нэг хүн чинь нөгөө хүн хэлээрээ мал хөлөөрөө штэ. Тэр чинь хүн штэ. Би яг тэгэл тэр би чинь нэрээ бас тэ амтан тийчгээд байгаа биш штэ гэл. Яг бодсон штэ. Яа. Би бас нөгөө манай хүүхэд нэг 2 сартад амар уйлаад. Тэгэл би чинь нөгөө миний анзаарснаар бол Монгол ээжүүд бас дээлийнхэн тэгдэг байхаа нөгөө эмнэлэг бариалгүй. За нэг юм л болохоо байцсан байна энэ. Нэг юм болохгүй байгаа л за чихэн юм уу гэсэн юм уу таригдлахад юу гэдгийг нэг л юм болохгүй байна эмнэлэгтлээ үзүүлэх хэрэгтэй байна гэл. Тэгээ манай охин ч ингээл бүр чарлаа зав бүр яаж чадааг нь мэддэггүй. Тэгээл би ч ингээл эмнэлэгт үзүүлээл их налхаас ороод тэгээл ингээл үзэнгүүт зүгээр байна гэл. Тэгээ зүгээр байна гэж хэлэхэд ээж ингээд би юм бол ингээд итгэдэггүй зав. Үгүй энэ зүгээр биш байна. Энэ зүгээрээсэн бол ойлгохгүй гэдэг аахгүй. Тэгвэл чиний гаргалгаа болохоор ингээд бүр тийс өөр юм бэ. Тэр сонсож байгаа ээжүүдийг би бас туршиж үзээрэй гэж хэлмээр байна. Яа нөгөө нэг ингэсэн. Би нөгөө нэг жирэмсэн байхдаа нөгөө амар үнэтэй 3D зураг гэдэг штеп. Тэр чинь бас хөрхөн үнэтэй штеп. За тэгэл өстой 3D зураг авахулан за хүүхдийн царайгс амар гоё харан тэр нь бүр AI-аар ингээд AI-аар бүр ингээд жинхэнэ юм шиг ингээд гарна марна гэл. За тэгэл бэлдээл ингээд эмнэлгөө алхаж очиулаа. Зураг авахулваа тэгсэн чинь ингээд нөгөө хүүхдийн маань толгой хаана ялаа та. Тэгсэн чинь ингээд нөгөө солонгос нөгөө тэр сувилагч маань ингээд нөгөө эхогоороо ингээд түлхэж яснаа толгой нь ингээд цаашаа нүрээ ингээд нуугаад ийн гэдгсэн байхгүй. Тэгэхээр за ингээд сайхан ингээд тэгээ ингээд нөгөө миний гисцийг ингээд нэг жоохон ингээд түлхээд бүг гэж түлхээ за жоохон өвдөн шүү гэл нилийн хөвчтэй ингээд түлхсэн. Тэгсэн чинь нөгөөдөг чинь нүрээ өвдөхгүй. Тэгэхээр нь ингээл алийг ингээд одоо яах вэ мах вэ сайн ингээл одоо тэр чинь мөнгө төлцсөн те сайн ингээл царийг л гаргамаар энэ да хармаар энэ да гэл
Тэгсэн чинь ингээд за гараад байжгаад буцаад ороод ир гэл тэгдэхгүй. Тэгэл гарч байгаа л буцаж орж ил. За одоо нүрээ ингээд алхаж малхаал ингээд те юм хум ус мус сууж мууж байгаа л ингээд алхаж байгаа л буцаад ороод исэн чинь нүрээ цаашаа харшилцсан. Бүр ингээд бүр гараараа ингээд нүрээ нуцсан байхгүй. Тэгсэн чинь юулаа хөлн бүр нүрэн дээрээ ч явж байгаа шиг те. Тэгсэн чинь ингээд хүүхд чинь нүрээ харуулахгүй байна. За гэдэгдэхгүй. Тэгэхээр хүү юу гэсэн үг юм. Царайг нь харуул штэ. Чи одоо мөнгө зүнгө төлцөнтэй харна штэ харж ичлээ явандаа гэсэн чинь уучлаарай нөгөө хүүхэд чинь танаас тусдаа нөгөө бие даасан хүн учраас энэ хүн өөрөө шийдвэр гаргана гэхгүй юу. Тэнгүүд нь бүр ингээд амар сонь санагдал хүү чи миний гидсэн дотор байгаа би бүрэлдүүлж байгаа миний хүүхд юм байгаа сте би энэ хүүхдийг яхаа шийднэ би бүр дотор амар тэгж бодож байгаа байхгүй ингээд энэ хүүхд ингээд те наашаага харах үгүй би шийднэ гэл тэгж бодож исэн. Гэхдээ тэгэл тэр сувлагч ингээд тусдаа хүн өөрөө шийдвэр гаргацсан байна. Харуулахгүй гинэ. Гэхээр нь за окей нэ гэл гаргасан. Толгойн дотор хэрэлдэж ирчихсэн. За гэл. Тэгээд ер нь бол нөгөө тусдаа хүн гэл тэрийг л бүр ингээл төрхөөснөө өмнө ингээл ойлгосон ер нь бол тийм. Тэгээд энийг ч юутай холбоочлаа. Тэгээд төрсний дараас ийм болоод идэг шүү. Тэгээд төрсний дараа болохоор ингээл би хүүхдээ яг ингэн гэл ингэнгүүт нөх хүүхэд чинь тусдаа өөрөө юу дуртай дургуугаа ингээд мэдээд байгаа байхгүй юу. Жишээл ингээл ойлгон жахан бол ямар нэг шалтгаан байгаа те тэрийг дуртай дургуугаа илэрхийлж байгаа. Тэгэнгүүт л ингээл алитаа гэл ингээл би нэг өөрийнхаараа ингээл те би өөрөө юм шиг ингээд байх гэдэг тэр хүүхдээ аль хэдийнэ ингээд нөгөө одоо баг хувь заяан ингээд те бэлтгэдээд ямар хүн болох нь ингээд тодорхой болоо гараад ирж байгаа хгүй. Тэгэхээр надаас тусдаа юм байлээ гэдгийг би бүр яг тэр гидсэн дах үедээ ойлгоол нэг 5 сартаагаас нь ойлгоол тэгэл за ингээл одоо зүр миний нэг юм тал хэсэгтэй миний нэг хилтерхий биш эн чинь ингээ бие даацсан хүн юм байна гэдгийг нь яг тэр үеэс ойлгоол тэгэл одоо болтол ингээл явж байгаа. Тийм бэ. Нэрэл одоо гэхдээ яг ингэж нэх боддгоо тий хүмүүс. Тий одоо жишээлбэл би одоо ингээ төрсний дараа ингээ ахгүй хүү миний үр те стен чи миний хүүхэд гэл би ингээ чи тээж гаргасан гэмээр байгаа хгүй. Тэгсэн чи ингээд тэнд болохоор эмнэлгийн хүмүүс ингээл үгүй танаас тусдаа энэ хүүхдээ ингээд эмнэлгийн төлбөр тусдаа энэ хүн өөрөө ингээд нөгөө хүний эрхэн тусдаа тий. Тэгээд тусдаа гэл тэнгууд би чи ингээл за ойлголоо. За энэ ер нь надаас гарсан л үний юм бэ. Тий одоо шил би ингээл би хүүхдэд твэрмээр байна тий. Би ингээл миний хүүхд юм чинь би ингээл твэрмээр байна гэл ингэмээр байгаа байхгүй. Тэгсэн чинь үгүй хүүхэд өөрөө унтмаар байна. Ганцаараа унтмаар байна тий. Тийм ч юм уу тий. Тэгэл ингээл амар өөр юм бэлээ. Гэхдээ яг нөгөө Монголоос алт хийсэн өөр юм тий. Монголчин болонгууд л ингээд за хүүхдтэйгээ ингээ ойрхон байгаарай. Сайхан хөхүүлээрээ. Тэгэл ингээл хөхүүлж явахдаа нүдрүүн ингээл хараад бараг ингээд ойлголцоорой гэж ерөөхдөө бол тэгдэг. Яг тэр юм байна л да. Хөхүүлээд ч бас хөхөөрөө ингээд холбогдсон шүү дээ тий. Тэгтээ одоо нөгөө яг нөгөө хэрэгцээг нь би ингээ хангачаад тэгтээ одоо би өөрийнхөө хүслийг тэр хүүхд рүү ингээд нөгөө одоо чихэж болохгүй байгаа байхгүй юу. Би чамааг ингэмээр энэ тийм учраас чи миний одоо тий өвөр дээр бай гэдэг ч юм тий. Эсвэл одоо би чамааг ингээд энд одоо нөгөө уйлж яхад нь тий юм хэрэгтэй болол уйлж яхад нь би чамааг ингээ амарг байна тийм учраас чи ингээ орон дээр байж гэдэг ч юм уу тий. Ингээ би ядраад байна гэж үгэлээ. Одоо нэг тийм одоо нэг өөрийнхаараа тийм байж болохгүй болчиход байгаа байхгүй тэр хүн чинь ингээд нөгөө хэрэгцээгээ илэрхийлээд ингээд нэг тустай хүн байгаад байгаа байхгүй. Тэгс нөгөө бидний одоо ингээд дээд үеэс чи ингээд хүүхдийг ахуулж сургаж болохгүй. Тэгэл ингээл уйлж ивэл жоохон дахиад уйлвал ууршиг нь тэлнэ. Дахиад жоохон уйлвал наа чи одоо ингээл уйлуулж яхад нь авчих юм бол одоо ингээл мөнхийн ингээл байж идэг болно. Ингээл хөшөө боллоо. Тийм шүү дээ. Хөшөө боллоо гэлээ. Тийм. Тэгэл ер нь сайн уйлуулах хэрэгтэй хүүхдийг. Ерөнхийдөө тийм арга барил айгүй их байдаг. Тэгтээ тэр чинь бас жоохон үнэн баха угаасаа нөгөө ингээд амар хамсгаа авч ичтер ч уушг нэг тэлхэл ах л та. Тэгтээ нөгөө ингээд нэг харваас нэг өдөр чинь ингээд нэг аав ээж нар ингээд нэг зодоол нэг хүүхдэд зоох зуртай. Ингээд нэг доторлол тийм хүүхдэд амар ингээд албаар уйлуулаад зовчи гэж ингээд тэгэх шаардлага бол гэж байхгүй юу. Тийм. Яг хөө хэрэгцээг нь бол бид нэг хангах хэрэгтэй. Тийм тэгээд уйлж иж нөгөө бас тэр нус мусны ингээд нөгөө гож можол тий бас хэрэгтэй юм билээ шүү дээ. Уг нь уйлахнаас өөртнөөс хэрэгтэй юм билээ. Гэтэ бүр амар нөгөө юу лимитгүй зовоох шүү дээ. Тэгээ нүг сүүлд нөгөө айгүйх ингээл за одоо манай хүүхд ингэж нэг юм үед яах бол тийм үед яах бол гэл ингээл ээжүүдээс асууж ирсэн штэ. Тэгэхээр одоо нөгөө мэдгүй байгаа тулгамдж байгаа тийм юм байна уу намаа дээр? Одоо алга дөө. Одоо ингээл яг
уучраа олчих шиг л бол одоо тэгтээ яг нөгөө хүүхэд өвдгөл хамгийн хэцүү гэдгсэн шүү дээ. Тэгэл өвдгөр одоо бас тэгэл яах вэ хүү гэж асуугаал явуулах л та. Тийм одоогоор бол ингээл гайгүй уучраа олцсон л. Тэгтээ бас магадгүй одоо энэ бэби байна амар тайван байна. Бүр айгуу сүнэ. Тэг би нөгөө хэрэв манай хүүхд ингээл нөгөө шүн уйлгандаг нөгөө colic гэдэг шүү дээ. Ингээд утга учиргүй уйлаад идэг. Тийм юм байсан бол бас ингээл ядрах байсан баг. Гэтэ манай энэ бэби болохоор амар тайван би бүр бүх хүүхд юм байдгийн болов гэж утсан ч бас үгүй юм лээ тий. Тий. Яах гэдэг тайван учраас би одоо ингээд бас ажлаа хийгээл ингээд сайхан тайван л байна. Тэг ингээд хүүхэд тайван байхаар дагаад ээжийн сэтгэл санаа тайван байдаг. Тий, тийм бэ. Тий. Тэгэхээр одоо тайван болохоор ээжүүд харьцангуй сэтгэл гутрал бага өртдөг гинэ. Тийм баха. Чиний хувьд яаж юм? Би одоо нэг тэр нэг одоо эхний сар бол надад ингээд нэг бас хэцүү үе нэрэ байсан л юм байна л да. Тэр үед бас ингээд нэг жоохон гутрах үе байсан шүү. Тий амар ядарсан тий хүүхэд нь ингээд яагаад байгаа нь мэддэхгүй үед бол нэрээ сэтгэл гутралд хурдан орохоор юм билий. Үнэхээр ингээд хамаг сэтгэлээс хичээгээд ахт учир нь олдох байхад бол нэрээ уйлал гутрахаар л юм бил. Харин тийм байгаа зэ. Тэгэд эхний сард яг надад тиймэрхүү үеуд байж болохоор байсан. Гэхдээ манай нөхөр амар сайн миний хажууд ингээд тусалсан. Би одоо ингээд нөгөө бүх юмыг зааж үлдээ памперсыг ингэж солид юм шүү. Би сурчлаа инглээ тэглээ. Одоо ингэ шүү тэгэж шүү гингүүд бүх юмыг ингээд дагааж хийгээл тэгэл надад айгүй ингээд тустай. Одоо ч гэсэн ингээд амар тус одоо би нөгөө нөхөртөө хүүхдэд үлдээхдээ ерөөсөө санаа зовхгүй. Тийм бүх юм ингээд мэдчихэж байгаа болохоор тийм тэгээд эхний сард надад айгүй их ингээд яг тэр хэцүү үед мань тусалсан болохоор ер нь готрал энэ төр байхгүй. Тэгтээ нэр ингээд нөгөө төрсний дараа ингээл Монголд төрхөөрч нөгөө ингээл гэрийнх нь халуун шүл барьж ингээл авчраал тий цонхныхын доор моор ингээл тэгдэм билээ шүү дээ. Цонхныхын доор авчим очивол би болсон чи төрөөд ганцаараа нөхөр ахгүй ингээд нэг хэд хоног тэгээд нөхөр ирсэн. Хэд хоног юм уу бүр? Тэгэхээр өдрөөр ингээд надтай уулзсан л та. Тэгтээ өрөөнд ч орж болохгүй. Тэгээд юу лээ? Тэгтээ солонгостойгоо имлэг болгоо юм шүү. Имлэгийн бас нэг онцлог байна. Тий. Тэгээд тэгсэн чинь ингээд нөгөө төрснийхаа дараа гэрте гарсан чинь ингээл тулгаа төр хойлохнаа. Тэгэл амар уйдчихсэн ингээл. Төрснийхаа дараа хүүхдээ авч гарахгүй юм уу? Хүүхдээ аваад ингээд гурлахнаа гэрте гарч байгаа шүү дээ. Хойлохнаа гэнэ. Яа би надад хойлоо гэдэг юм sorry. Гурлаа ингээд гэрте гарсан чинь ингээд нөгөө гэрт ингээд хүлээж авах юм байхгүй. Яг найзууд хөрхи ирсэн л тээ. Тэгтээ ингээд Монголд төрхөөр чи ингээд аав ээж нь шууд ингээд хурж ирээл ингээд хүүхдийг авч өгөөл. Тэгэл ингээл туслаа хоолунд хийж өгөл бит хоёр ингээл шүнжэнгөө ингээл хоёулаа ингээл үзчихсэн аа өглөө 8-аар өлсвөл хоёулаа ингээл нэг мах будаа хийж идэггүй гэл. Тэгэл өөр хоол ихэр ингээл амар хугацаа орчихгүй бол тэгэл нэр ингээл ер нь л тэр үед нэр манай нөхөр бол яг ингээл бүр намайг амар нөхсөн. Хэрэг ингээд тулгаа байгааг байсан бол би бол яг готролд орох юм сахаа бүр ингээл хоолч байхгүй те ингээл бүр яг ингээ арзаацсан бүр юу ч хийж чадахгүй бүр ингээл хүүхдэд яг 2 цаг яг баг цаг хагас тутам те ингээл хүлээл бүр. Яа тэр үед ингээд ер нь хоёул ахтай амар хэцүүсэн шүү. Тэг Монголд ирсэн чинь хамгийн гоё юм нь ингээл бүр хүүхдэд чи аваа ямар муухай хүүхдээ гэл ингээл хүн болгоо ингээл гар дээрээ аваал тэгсэн чинь надад ямар гоё юм бэ гэж бодсон. Йоо Монгол хүмүүс нэр ямар гоё юм бэ гэл бүр али ингээл али чи хоол цайгаа уу би авчий гэл ингээл бүр хаа хамаагүй хөршүүд хүртэл орж ирээл те ингээл бүр найзууд хүртэл ингээл ингэсэн чинь бүр ёо Монгол хүмүүс бүр амар гоё шүү гэл. Ингээд нөгөө амар юм дулаахан. Ер нь бол би нөгөө бас ингээд Европт ингээд байсан болохоор ингээд ер нь гадны хүн бол гадны хүн шүү дээ. Хүний хүүхдийг ингээд хамаагүй би хүүхдийг чинь тэрээд үгүй гэхгүй шүү дээ. Танаа хүүхд үү ямар хөрх юм бэ? За окей гэл яваад үгүй шүү дээ. Тэгсэн чинь Монгол хүмүүс чинь бүр ингээд памперсыг солиод үгүй алис доосон. Тэр холлоод үгүй гэл алим баг мөө чи зүг мөө гаргаж игмаар хүлээд үгүй. Бүр амар тийм тусалт юм байл шүү дээ. Бүр Монгол хүмүүс бол нэрээ тэр үе бүр ингээл яг тулгаав тэр гэртээ ирээд бүр баг ингээд уйлмаар санагдсан шүү дээ. Хоёулаа нэг тий баг ингээд 2 сар ямар зовсон юм бэ хоёулахна. Монголынх юм бол ингээ хүүхд чи ингээ гар дамжаа өсчих юм бил шүү дээ амар гоё. Чи бит хоёрын баг хэрэг байхгүй юу? Харин тий ингээл сайхан тийм сүгээл бэлтчих юм бол ингээл сайхан ингээл аав ээж хамаатан садаа ингээл тий олуулаа ингээл гар дамжаал тэгэл өсчих юм бил шүү. Тэгэл тэгсэн чи манай нэг хурш орж ирсэн. За хүүхдээ чи унталцсан шүү. Гэл тий гараасах тэгсэн чи ёо ямар гоё юм бэ гэл. Ёо Монгол хүмүүс бүр үнэхээр гоё юм аа ингээл амар юм би биэнд одоо тэрийг ямар гэх юм бэ?
тусч юм болоо. Сэтгэлтэй тий. Тусч найрсаг тийм санагдсан. Тэгээд хоёр нөгөө охиноо аваад тэг ингээл гуруулаа болол гарч байгаа штэ. Тэгэхэд ээжигээ ингэж сансан уу? Нүгэд яг энэ одоо миний хувь хүний л онцлог ах. За ийм л ах хэвээр байна. Тэгэл одоо ингээл шүдэ 100 галт төвчил гэж байна. Яг уу ээжт нөгөө хол ээдэг бас ингээл нэг гадаадд төрсөн ээж нарыг бас ингээ айгу өрөвтмөр л юм билээ. Одоо нөгөө олон жил те ингээ гадаад нөхөртэй ч юм уу за мэдгүй. Эсвэл ингээ гадаадд олон жил болж байгаа хүмүүс чинь гэрийнх нь байн одоо жоохон те Америк, Европ байдаг хүмүүс ч юм уу байн Монгол руу ирээд чадахгүй те гэр бүлийнх нь бас ирээд чадахгүй. Ялтчгүй ингээл видео кол тавиал ээжтэйгээ ярьд юм бэл. Тэгэл за би одоо охиноо өхөлж байна, памперсулж байна. Өдөрт ядаж нэг ээжтэйгээ ингээ баг 2-3 цагийн за зарим өдөр баг 3 цаг видео кол хийн. Зарим өдөр 1 цаг ч юм уу. Ингээд өөр ямар ч хань ахгүй, монголоор ярих хүн байхгүй. Тэгэл яг манай ээж бол ингээд сүлд нь эргээл шууд солонгос бас ойрхон болохоор ирж байгаа юм л та. Гэхдээ ингээл бүр хол идэх хүмүүс ямар хэцүү юм гэж бодсон. Өрөвдмөр тий. Өрөвдмөр ингээ гэрийнх нь ингээд байн ирж чадахгүй тий. Тэгэл яалтчгүй л ингээл ээжтэйгээ ч юм уу ингээл тий гэрийнхэнтэйгээ видео кол хийж байгаа юм чинь. Тэгэл нөгөө эд чинь ингээл хүрхэн алида харъя гэл видео колын цаанаас тэгэл туслах гал ингээл хань айх болох гал хичээж байгаа ч гэсэн бас ингээл хажууд яг байхгүй учраас тэгэл тий хэцүү л юм билий. Харин тэр ч гэсэн үнэн шүү. Туслах хөнгөө тэгээ бас Монголд ингээд төрсэн хэрнээ туслах хөнгөө ч ингээд ээжүүд бас амар олон. Тий одоо нөхөр нь ингээл амар одоо яг нөгөө цагийн ажилтай тий тэнгуут ингээл ганцаараа ингээл хүүхдтэйгээ яг ингээл нэг яг 5 хоног тасралтгүй зөвхөн ганцаараа байх юм бол яг солиорно. Яг үнэ. Гэхдээ тийм ээжүүд ингээд ер нь л амар их байна. Үнэхээр их төвчээр бүр амар их юм төвчж байгаа. Бүр ингээд тисэд амьдарч байгаа үнэхээр зоригтой. Би яг төрснөө дараа бодсон. Өстө нэр ээж хүмүүс одоо олон хүүхд төрүүлсэн ээж нар ямар төвчээртэй зоригтой. Тэгснээ ингээ бас нөгөө гомдлохгүй яг гоо жоохон гомдолж байгаа л ах тий. Тэгтээ тэдний баг бид нар ч ингээ тоохгүй гэл тий. Тэгэл үнэхээр төвчээртэй юм аа л гэж бодсон. Бүр амар бахархсан. Харин яг тэгдэг тий. Би бас надад бас тийм мэдрэмж төрөөдсөн. Яа та одоо ингээл баг 4 хүүхэдтэй тэгэл ажил хийгээл тий ингээл үнэхээр мундаг. Тэгэл баг ингээл яа хэвээ мэдгүй. Бодхоор л бүр ингээл үнэхээр мундаг юм аа бүр шүтмээр. Яа ээж хүмүүсийг бол шүтмээр л. Тэгээ нөгөө нөхрөөдийн хувьд бас за яг ингээл мэдээж амьдрахын тулд нэг нь ажиллах нь надад зүй ясны хэрэг болчихж байгаа. Гэхдээ сая нөгөө намайг тэгсэн штэ би одоо ингээд юмнуудаа ингээд гяс сураал те памперсаа ингээд солилцдсан байх шүү гэл ингээд нөхөртөө зааж өгөөл те тэрийг бас ингээд хэрэгжүүлмээр санагдаад байгаа байхгүй бүр ингээд бүр зөрөлттэй олгооч юм уу те. Гэхдээ байнга ингээд нөхрөөрөө ингээд хийлэг гэж байгаа юм биш. Гэхдээ нөхрийн оролцоо буюу аавын оролцоог ингээд жоохон нэмэгдүүлээд одоо ингээд өмнө нь 90 10 байдаг гэсэн бол нэг 70 30 за тэгээл 50 болгочих юм бол нөгөө аавд нь үлдээхэд би одоо ерөөсөө айдгүй штэ гэдэг ямыг л бий болгомоор байхгүй тийм штэ тэр чи одоо тэг ингээл би ч одоо нөгөө тустай хүн тэрийг би ч халамжлах ёстой чи ч халамжлах ёстой тэгэл яг тавь тэгэл яг тийм өөх ёстой юм лээ би бас ингээд нөгөө юу яасан анхандаа ингээд нөгөө 2 цаг тутам хөхүүлж байгаа штэ тий тэнгүүд би өөрөө яг мөмө өөх ёстой гэл ингээл тэгсэн чинь нөгөө нэг хүн над руу ингээд бас айгүй их би онлайнаар зөвлөгөө авсан хүмүүстэй ингээл за тийм байв тэгсэн чинь ингээд нөгөө сүгээс хаачаад аавт нь ингээд зарим орой үлдээх нь ингээд зүв байдгийг шүү гэд тэгсэн байхгүй тэгсэн чинь би яг ингээл үгүй би хөхүүлэх ёстой штэ гэл нөгөө амар юм ингээл тэгэх ёстой гэж бодоол тэгсэн чинь нэг удаа яг тулхаа ингээд чи зүгээр ингээ яг ингээ унтчихаа би ингээ орой одоо нөгөө нэг сүүгийн ингээ угжийн өгчөө гэд тэгсэн чинь нэрээ би тэгэж болно штэ гэл амар толгой яг мангарцсан байдаг тий тэгэл тэгсэн чинь ингээл би яг нэг удаа тэгэл эхний гэртээ гарчаад анх удаа ингээ нэг 3 цаг хагчлаа 4 цаг унтсан ахгүй тэгээ босоод ирсэн чинь бүр ингээ амар нүд нэгцсэн шүү хүү амтэл гэдэг чинь манарахгүй харна гэдэг чинь юм байдаг л нүд хорсохгүй ингээ харна гэдэг чинь юм байдаг л гэл тэгсэн чинь тэгэх чинь зүгээр л юм л шүү дээ тий ингээл сүгээс хагаал нөгөөдг нь ингээл угжуулаад тэгэл нөгөөх чинь ингээд гидсэн дөрцөн унтчихлаа байхгүй юу тэг яг тэгээд угжаад биш нөгөө сүгээс хаачаад угжийг бэлдэж өгчвөл тэг өөрөө сайхан унтах нь өстой зөв юм билээ 7 хоногт ядаж нэгтэй ганц 2 удаа тэгж өөрийгөө амраах хэрэгтэй юм л шүү тэгээ нөгөө жоохон цаг унтаад хаад ингээ нэг юм гэрмэр хүртэл ингээл нэг саарал юм шиг тий нэг
Тэгэл тэгснэ ингээл нөгөө би твчих ёстой гэл тий. Би чинь ингээл би одоо ёстой нэр ингэх ёстой гэл өөртөө амар хатуу хандж байгаа байхгүй юу. Би чадахгүй байна уу гэл яг нэг унтахад яах вэ тий нэг ганц үзүүр. Тэгэхдээ Монгол ээжүүд дээлэнх нь нөгөө өөрөө л гардаж харж ивэл ингээд сэтгэл нь амардаг. Ингээл өөрөө л ингээл бүзэлөл ингээл хин нэг нь даатгачих юм бол болохгүй юм шиг санагдал. Тэгэхээр дийлхэн тийм байдаг баха над матаас хэсэлээд. Тэг би яг уг нь тийм яг төрсний дараа яг тэгж бодсон юм. Надаас ийм гоё хүүхд гарчлаа. За одоо би л ста халамжлан да гэхлээ. Ганцхан шамлал орчих жоохгүй. Тэгсэн чинь болохгүй би нөгөө хийсвэрээс төрсөн тэгэл нөгөө халдваргүйжүүлэлт энэ төргээл. За хүүхдтэйгээ хэд хоног уулзч болохгүй болсон. Тэгсэн чинь ягаад би хүүхдтэйгээ уулзч болохгүй молоо гэл ингээл тэгсэн чинь цаана манай хүүхд чинь бүр түмэн хайпи заяа. Тэр ингээд юугаарч дутаагүй. Тэнд ингээд сувилагч нар яг бүр айгүй амар ингээл нөгөө одоо Монголч гэсэн сувиллуу тэгдэг штэ. Одоо имлэгт ч гэсэн ингээл яг нөгөө тэдэн цагт тэдэн грамм уусан гэл тэр хүүхд бол ингээд юугаарч дутагдаагүй байгаа байхгүй юу. Тэгээд тэнгууд би яг нөгөө хүүхдтэйгээ нөгөө их хүүхдийн холбоогоо ингээд яг ингээд наагаад ингээд яг нөгөө өөрийгөө л бодоод байгаа байхгүй би л ингээл цээжиндээ нааж ивэл гэсэн чинь тэр хүүхд тэнд одоо нөгөө миний хүсүүч нэг дараа нь ордог шүү дээ сүү уугаад ингээл хайпи ингээл унтж байгаа байхгүй тэр чинь ингээд памперсын солилцсон одоо дөнгөж төрсөн хүчний их юм хэрэггүй мэлээ шүү дээ гидсэн дүүрэн тэгэл памперсын солилцсон тэгэл цэвэрхэн тэгэл болоо тэгэл үлгидүүлэл ингээл сайхан 22 цаг хүчил баг 24 цаг унтд юм л шүү дээ тэгсэн чинь ингээд бүх ингээ хэрэгцээнд хангагдсан байгаа нь л ингээл болоо юм байлээ л дээ. Тэнгүүт яг ингээл өөрөө л яг одоо би л гэртээ гараалаа яг миний гараар памперс ингээ солигдох ёстой гэл тэ. Тэр хүүхд санахгүй шүү дээ. Юу ч мэдэхгүй шүү дээ. Яг баг тэ яг хэний мөм амраа. Ямар сүү орс манай ээж нэг сарт тахт нэг удаа намайг нэмэлтээр угчсан да тэр ч юм тийм юу ч санахгүй штэ. Тэр ингээ хамаг хэрэгцээнд хангагдаад ингээл болцсон байхад бол тэгэл хүүхд бол болцсон л юм байлээ л дээ. Би л өөрөө ингээл яг миний харц миний ингээл үнэр миний гар хуруул гэлээ димлээ штэ. Гэтэ яг ингэж бодмоор аахгүй. Одоо ингээл бас дийлэнх тэгж бодохгүй шүү дээ. Яг саяны хараал одоо миний л хураа хурж иж дээ. Миний л ингээл харц тэрэн дээр тусч ивэл л одоо тэр хүүхд яг одоо болоод байна. Би байхгүй л ингээл болохгүй байна. Тий. Тэгэхээр яг чиний нөгөө нэг гаргасан гаргалгаа гэх юм уу? Эн чин аюу зүү юм шиг надад санагдаж байна. Харин тийм тэгээд тэнгууд ингээд бодонгод надад миний ингээд нураас маш их ачаа авагдсан. Ер нь бол танаа хүүхд чинь бол ингээд тустай хүн шүү. Бид нар бол ингээд имлэгт хэрэгцээг нь хангаад өгчлөө. Хүүхэд чинь бол ингээд хүүхдийг бол тийм ингээд ивэрүүл ингээд өөрөө чинь гарт ингээд аваачлаа. Одоо нөгөө юу лээ? Имлэгээс гарахад жин нь анх төрөхөд юм байсан. Тэдэн грамаар буугаад өөрөө чинь гар дээр очлоо энэ гэл тэнгууд. За ингээл миний ачаа ингээл амар буурчих жоохгүй энэ хүүхд чинь наадгүй ч гэсэн болох юм биш үү ингээл яг хуу байнг бишэлтэй тий гэхдээ нэг хідэн цаг бол одоо болох юм байна тий тэгэхээр ингээл ер нь ээж нараас тэр ингээ ачааг ингээд амар нуруу насаа буулгах хэрэгтэй тийм байна тий би бол анханасаа яг тэр ачаа магадгүй авагдсан болохоро юу яасан бах амар ингээд нөгөө сэтгэл хөнгөн тий ингээд нэг юм санаа зовхомгүй хэрэг би яг тэгж ойлгоогүй байсан бол энэ хүн надаас гадна бас гарцсан шүү надаас тустай хүн шүү гэдгийг ойлгоогүй байсан бол би ч нэг амар сэтгэл түгшилтэй хүн байхгүй юу яана энэ нарыг надгүй яг өөх энэ яг надгүй яг болохгүй гэж байнга тэгж санаа зовх байсан баг тийх бах тэгээд ер нь тэр бодол маань ч одоо ингээд бие даасан хүн юм байна хэрэгцээнд хангацчвал зүгээр юм байна гэдгийг ойлгосон болол одоо ингээл амар сэтгэл амар тий одоо л тэгэл болно чадна л гэж наадах чинь одоо яаж өөр дээр авах вэ би ингээд авч барах юм яг тэгтээ үнэн байгаа хгүй энэ энэ хүүхдээ одоо ингээл за яраа 1 сар 2 сартай байсан ч 3 настай байсан ч 4 настай байсан ч за 3 4 болоод ирэнгүүт бүр амар болоо те хэрэгцээтэй юм хэлчихэж гин унтхаа хэлчихэж гин ингээ хэлчихэж гин тэгтэл одоо ингээл зурал таал байгаа хгүй тэр энэ ачааг бас ингэж өөр талаас нь бодож хөнгөлөх хэрэгтэй юм байна тэгээ хоёрдугаар талаараа бас ээжүүдтэй хэлэхэд нөхөр бол тэр хүүхдийн ч гэсэн аав. Тэгэхээр ямар ч байсан тэрэнд нөгөө заах хэрвээ ингээ мэдгүй бол зааж өгөөл. Тий. Тэгээд заагаад өгчүүл тэгэл яг хийжтгэл юм л шүү дээ.
Тэгээ ингэдэг гинэ бас. Ингээд төрсний дараа за ингээл 9 сар ингээл тэгээл чи биш болчихж байгаа штэ ер нь ингээд шал өөр хүн болчихж байгаа. За тэгэл төрсний ингээд ээж болчихонгууд л юу нөгөө нөхөр ингээд бүр нөхөр ингээд баг ингээд харагдахгүй. Тэгэл ингээд хүүхд рүүгээл за хүүхдэл нэг ингээд айтаахан унтуулчих. Энэ яасан юм бол үлээдэх ингээд учрыг олох гол ингэдэг штэ. Энэ үед нөхрөө таягдсан юм шиг мэдрэмж аваад ингээд нэг юм бас гутралд ордог инээ дагаад. Тэгс. Та хоёрын хувьд яасан? Битээр үед яг тэгэл төрсэн цагаас ахуулаад бүх юм яг ингээл хоёулаа л яг зэрэг битээр бүр яг ингээд нөгөө памперс солихыг заалгачаад яг ингээд памперсийн наалтын яг хоёр талаас хоёулаа нэгээр нааж. Үнэхээр яг нөгөө 50-50 тэрийг яг ингээл зэрэг хийгээл тэгэл бүх юм л зэрэг хийсэн болохоор тэгэл ямар ч тийм готрол байхгүй л юм шиг л шүү дээ. Тий яг хүүхдтэй ингээл оролцох одоо нөгөө боломжийг нь олгоод тийм тэгэл одоо тэгэл гайгүй л хагаад байна. Тий одоохондоо мэдгүй яг цаашдаа ирээдүйд юу болох юм те би ирээдүйд л мэдгүй байна. Одоо болоогүй шүү дээ дөнгөж эхэлж байгаа юм. Тийм нэр амар олон ээж нар одоо ингээл хараалаа чи болоогүй гэж наваад байдаг байхгүй юу? Чи одоо нэр нөгөө эргээд өнхрөөд юу байгаад мөлхөөд ихлүүл чи амьдрал үзнэ гэл. Би тэгээ тэр мэдж байгаа. Би одоо дөнгөж эхэлсэн л дээ. Тэгэл айгуу одоо цаашдаа маш их юм туулахаа л гэж бодож байна. Тэгтэл нөгөө ээж болгон чинь өөрт ирсэн асуудал болгон бэрхшээл болгоныг яг өөрийнхөө аргаар давн туулдаг юм аа гэдгийг нь одоо ингээд бүр ингээд батлагдчихж байгаа байхгүй тий. Тэгтээ нөгөө онлайнаар ингээд хамаг юмаа зарлчиж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт ингээд одоо наа хүүхд чи ингэ шүү тэгээ шүү гэл ингээд над руу аюу олон хүмүүс ингээд заадаг байхгүй. Тэгэл ингээл чи болоог байна гэл ингээл намайг тэгээд байхгүй тэмүүл ингээ яагаад намайг тэгээд байгаа болоо гэд. Тэгээ сүүлдээ ингээ ойлгосон л та нөгөө монгол хүмүүс чинь нөгөө буруу ярьж зөв ойлгодог гэдэг штеп. Тэгээд ингээд сэтгэлийн бэлтгэлтэй агаарэ, сэтгэлийн хаттай агаарэ гэдгээ чи болоог байх шүү л гэж хэлээд байгаа юм шиг байгаа юм. Тэгэл би яг тэрийг нь тэгэл зөв ойлгочвол за ер нь тийм ээ ингээл цаашдаа юу ч болох юм бэл тээ ингээл бэлтгэлтэй л ах хэрэгтэй гэл бодоод байгаа. Яг үнэ нөгөө нэг дахиад нөгөө хүүхэд ч ерөөсөө ингээл дандаа шинэ хутас. Ингээл нэг шинэ бүлгээд авч идэл дахиад 2 дугаар бүлэг нь орж ирээд ёо цаста одоо л нэг боллоо ингээл 3 нэгдгээрээ бүр 3 дээрээ бүр ингээл амар болдог ч юм уу те. 4 ёо цааш би 3-ыг давчлаа гэсэн чи 4 юм уу зөвхөн дахиад хүүхэд төрүүлждэг ч юм бэлээ. Бишээсээ нэг амар болгоо байна. Яг л тийм нөгөө нэг савлгаатай ер нь хүүхэд өсгөх. Тэгээд одоо би бас номингоо уурахаар яг нэг зүйлийг асууя гэж бодож ирсэн юу вэ гэхлээр маш мундаг ээжтэй гэж би боддог. Тэгээ хүүхдүүд нь ингээд айгүй гой боловсрлээ гэж эзэмшсэн. Тэгээд маш хүмүүжлтэй гэж хардаг. Тэгэхээр ээжийнх нь одоо хүмүүжлийн арга барил гэж байгаа юу? Одоо ингээд ээж маань юу намайг тэгдэгдэн гэдэгтэй ч юм уу те. Байгаа штэ. Манай одоо аав чөр нөгөө багахаас ингээд ер нь бол бидний ингээд амар бие даалгаж өсгсөн гэх юм уу. Тэрний нэг хамгийн тод жишээ нь одоо юу гэдэг юм бэ? Ер нь ингээд бага ангууд ингээд хөдөө явуулцдаг. Эсвэл ингээд ийшээ тийшээ ингээд явуулцдаг. Тэгэл манай аав болохоор багахт ингээд тусдаа өрөөдөө байх хэрэгтэй гэж байнга ингээд хэлдэг. Тэгээд тэнгууд яг тэр одоо яг тэр мөр нөлөөлсөн юм шиг байгаа юм. Тэгээд ер нь бол хүүхдтэй айгүй өөр ингэсэн ингээ орон зайг өгдөг. За ингээ би тийм юм хиймээр байна гэд тэгэн штт. Тэнгүүд ээж нь дэмжинэ гэл. Тэгэл юу ч хийсэн ингээ дэмждэг. Ерөөсөө надад бол ингээ манай ээж ингээл чи одоо ингэтийг гэж ерөөсөө чи яг ийм л ах хэвээр чи одоо миний хүүхд юм чинь чи яг ийм хувцлах хэвээр ч юм уу те эсвэл ийм мэрэгжил сонгох хэвээр эсвэл ийм байх ёстой гэж ёстой гэдгийг ерөөсөө хэлж байгааг юм шиг байгаа. Би ямар ч шийдвэр гаргасан манай ээж тэгэл за миний охин хийвэл дэмжин штэ ээж нь дэмжин штэ манай ээжийн ганц хэлдэг өгнө би чиний ард асаалттай танк гэл тэгэл манай ах их ч гэсэн ингээл анх одоо тэг юм ихлүүлэхт нь ингээл би ингэмээр байна гингүүт нь дэмжий гэл бүх юмн дээр л дэмждэг бүр шивээс хэлэхэд хүртэл орог хажууд нь очиод ингээд хараасан бороо ч хийсэн зөв ч хийсэн тий одоо өөрөө алдаж үзэх бол зайг өгдөг юм шиг байгаа юм тэнгүүд би ингээд тэр үед ингээд шивээс хэлэхэд имээс юм байна га дараа нь хэлэнгүүт миний хүүхэд тэгж бодож байна за гэл хизээч ингээл чи болохгүй те чи ингэх ёстой гэж юус хэлж байгаагүй тэгээд дээрэс нь манай ээж нэг амар залбирдаг бүх юмны төлөө өдөр болгоо
залбирлын сэдв байна уу гэл нөгөө итгэвч. Тэгэл залбираа адилэн бүх юмны төлөө хөөх юм би. Одоо ингээд шүд өтлөө гэх юм бол за ээж шүднийхэн төлөө залбирая. Яг тийм шүү дээ. Тэгэхээр бас нөгөө харьцангуй юу яах хэрэгтэй байна. Би бас нөгөө нилээд ээжүүдтэй ингээл ярилцж байхад ганц хоёр ээжүүдээс яг миний одоо энэ байгаа энд сууж байгаа хувь хүнийг би болгоход манай эцэг их намайг юрээс хоригилж байгаагүй. Алдаж үзэх хэвээр нөгөө орон цагийг нүгжсэн. Тэгээд зөв биш дараа би ингэх юм байна. Алдчихвал хүүдээс алдчихлаа. Дараа ингэхгүй юм биш үү гэдэг нөгөө ойлголтыг өгөх хэрэгтэй байна. Ааха. Тийм. Тийм манай ээж тэгэл бас жоохон тэгэл хүүхдэрхүү амир гинэн штэ. Хөрхөн тэгэл би өстө тэгж алдаад гингүүд яана. За ээж нь зайл. Алдахгүй за ээж нь араас нь залбир. Хөөх юм бэ. Тэгээ би нөгөө нэг яг та хоёр төрцөн тэрэгтэй ингээд нэг рил үтсэн юм аа. Тэгтээ яаж юм ингээд дотроо ингээл ээж дээр хурдан очиорсай гэж ингээл надад бодогдодсон тэгвэл ингээл ээжигээ санаж байгаа болоо ятарж байгаа болоо. Тэг яг бүх манай төлөлцөөсөн л та манай ээж ингээл нэг цар гарсны дараа ингээл ирнэ гэл. Тэгтээ яг тэгэл нэг хамир ингээл ээж минь хажууд байгаагүй гэж бодоогүй. Нэг бодоогүй. Гайгүй байсан юм. Уулзах нь тодорхой. Тэгэл одоо ээж бас ингээл нөгөө манай ээж ч одоо ингээл бид ч одоо том болсон юм чи. Ээжтэй ингээл хүүхдээ өгөөл ингээл бас ядраагаад яг өөртөө эхлэх хүүхдтэйгээ тий өөртөө хүүхдтэйгээ уулзраа олчихъя гэж ер нь бол анх бодсон байхгүй юу. Нөхөртөө битээр ингээ хүүхд ядаж өөртөө тий аятах ингээ унгах хугуулж гонолохгүй ингээ тэрвэрээ сурчий. Тэгчээд ингээд ээжтэй ингээд яа гэл одоо танилцуулъя гэл. Харьцангуй ингээ залуу гэр бүл анхны хүүхдээ ингээд авчихсан тий тэнгүүд нь үзэж байгаа бас залуу гэр бүлүүд байгаа. Тэгээ ихэнх хүмүүс ингэж хэлдэг байхгүй. За яста төрсний дараа амьдрал эхэлд юм аа. Та хоёр өмнө нь бол баг ингэж амьдрж байгаагүй. Одоо ингэж хүүхдтэй болсны дараа л амьдрал эхэлдэв. Тэнгүүд л нөгөө ихэнх асууд маргалдаал. За тэгээ маргалдаа ингээл даймжраал хоёр жишээ олох ч юм уу тийм асуудлууд үүсдэг гинэ. Энэ асуудал дээр та хоёр маань одоо хэрхэн одоо яаж ойлголцож эвтэй найртай амьдарч байна. Одоо миний амьдрал эхлээд тэгвэл яг 2 сар л болж байгаа. Дөнгөж 2 сар болж юм. Тэгээд төрсний дараа яг амьдрал эхэлдэг гэдэг үнэн баха. Бүр үнэхээр ингээд амьдралаа ингээ өнгө орж байгаа юм шиг санагдчих. Бүр ингээл амар гайхамшигтай өдөр болгон бүр үнэхээр бүр ингээ баг маргааш өглөө болоосаа гэх баг ингээд бүр догтлоод сэрдэг юм уу хүүхдээ харах гад. Тэгэл ер нь бол тэгж тэр үг бол бүр үнэхээр амар гоё санагдчихэж байна. Амьдрал үнэхээр ингээд адал явдалтай гайхамшигтай болж эхэлж гин. Тэгээд хосын харилцаан дээр хосын харилцаан дээр болохоор цаашдаа хүүхд томхоор маргаан гардаг л гэсэн. Тэгтээ одоохондоо бол дөнгөж эхэлж байгаа болохоор маргаан гарч эхлэегүй л байна. Гэхдээ харьцангуй ингээд нөгөө битүүр ярилцдаг болохоор тэгэл одоохондоо болчихлоо. Ер нь бол амар гоё happy байгаа юм байна. Харин тий. Гэхдээ юу болохыг өстө үнэхээр мэдэхгүй. Тий. Тэгэл маргалтахлах ялцчихгүй тэгэл амьд л хүмүүс юм чинь тий. Маргалж. Тий. Тэгэл хаалга савж гараад маргалтахлах. Тэгтээ тэгэл ивлэрхэлэх. Тэгэл хүн болгоны амьдралд тэгэл тийм байх штэ. Яг үнэ. Тэгээд намаа маань одоо яг амьдралын хамгийн гоё өнгөтэй тэгээд хамгийн гоё одоо эмоцтой тэгээд хамгийн аз жаргалтай үе дээр явж байгаа юм байна. Тэгээ энэ үеийг бас нөгөө яг энэ мэдрэмжээ хадгалаад айгу урт удаандаа ингээд авч яваарай. Тэгээд хүүхэд угаасаа сар ахих тусам ээждээ шинийг заадаг, аав ээжээрдээ шинийг зааж идэг. Тэгэхээр хүүхдээсээ бид нэр суралцаар л байгаа одоо ч гэсэн. Тэгээд нялх биетэй ч гэсэн те миний урилгыг аваад бидний урилгыг аваад энчээ суугаад ярилцсанд маш их баярлаа. Өрсөнд баярлаа. За одоо хоёлаа төгсгөлд нь бэлгээ аваад тэгээд таасая. За. Манай подкастын ивент тэтгэгчээр нь BB Cook гэдэг Солонгос хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүн баггүй. Одоо нөгөө хүүхэд 6 сараас одоо дан ихээс үгээр хооллож болохгүй, нөгөө хангалттай шимт хижээлээ авахгүй гэж үздэг болохоор энэ болохоор яг нэмэгт 6 сараас дээш одоо энэ
нухш байгаа юм, ундаа байгаа. Тэгээ нөгөө хүүхэд чинь 6 сар гэдэг чинь нөгөө шууд юмыг залгиж олж чадахгүй. Тийм учраас хахвал гонтол нөгөө хайлдаг жигнэмгнүүд байдаг. Амтд хүмүүстэй хайлдаг жигнэмэг, хулуутай хайлдаг жигнэмэг гэж яг хүүхдэд зориулсан нэмэлт бүтээгдэхүүн байгаа. Тэгээ энэ хөө бэлгийнхаа дээжээс өгч байна. За баярлаа. За манай подкастын хамтрагчаар Гүмүда гэж цэцгийн дэлгүүр хамтран ажиллаж байна. Тэгээд энэ чинь маш гоё мэндчилгээг бичсэн байна. Тэгээ гараад уншаарай. Тэгээ хэрвээ та нар маань бас ингэж хайртай дотны хүндээ баяр жаргалтай үед нь тий өөрөө хол байсан ч гэсэн хуваалцахыг хүсч байвал Гүмүда цэцгийн дэлгүүрийг сонгороо. Эдний цэцэг таны баяр жаргалтай үеийг маш гоёор хуваалцах болно гэдэгт итгэлтэй байна. За тэгээд За баярлаа. Яа гоё. Маш гоё сэтгэлийн үгийг дотор нь бас бичиж явуулсан байна. Гүмүда цэцгийн дэлгүүртээ маш их баярлаа. Баярлаа. За тэгээ подкастын энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баяртай.